За Улаанбаатар зохиолынхоо үргэлжлэлийг уншия. За тэгээд нэг зооны цаг эхэлсэнтэй холбоотой би бас өөр зохиол дээр ажилласан гэх мэтээс болоод нэлээд хугацаанд завсралчлаа. Одоо энэс хойш бол ерөөсөө тасрахгүй. За энэ Улаанбаатараа уншиж дооссныхаа дараа дахиад дараагийн зохиол нөгөө Хотол цагаан гүнжийн 2 дугаар дэвтэр Уулсын домог хотолооныг уншия гэж бодож байгаа. За тэгээд энэс хойш бол дахиж ерөөсөө дугаараа таслахгүй. За ингээд хамгийн сүүлд Улаанбаатар маань баяртай гэд номин ээжтэй өнсөлсөн ч үгүй эцэг эхчүүд хүүхдийн дуу шуугаанд омбон хонь хураг нийлсэн юм шиг чимээтэй бүх сэрх зайгүй хувцсныхаа өрөөрөө гүйн орлоо гэд төгссөн байна. За цаашаа явъя. Альмаач ажилласаа хоцрох гэд охиныхоо хувцсыг сольж өгч амжилгүй явжээ. Тэгтэл хүүхнийг шатаар бууж явтал асрагч охин гүйж ирээд "Номингийн ээжээ, таныг багш өдөрлөгөөс 30 минутын өмнө ирж хүүхдээ хувцлаад үсийн санаж өгөөрэй гэж шүү" гэж хашгирлаа. За тэгье гэд альмаа явж ээлжийнхээ ахлагчаас гуйж агаад эрт гарч цэцэрлэг рүү очиж явхдаа за манай зөрүүд дээл өмсгүйгээд олны өмнө шилэн татаад унчих үедээ чи та надаас юу яатсан хүүхэд гарч гараа ингэдэм болоо хүний хүүхдээ зүгээр л ах юм би энэ хажууд байгаа мөртлөө сэтгэл санаа нь өөр газарч явчихдаг юм шиг хаашаа янзын хүүхэд юм байдгийн болоо аль насандаа эсвэл үрвэ өглөө осоод бас л ээжээ машин хүний хойноос хөөдгүү гэл хачаач юм асууж яснаа үнсүүлэгчгүй зөрөөлгүйгээд явцсан. Гэч та яахын аргагүй алаг махаа уурч тасланд хөрүүлсэн хүүхэд минь ямсан да гэж өнөөхөл шаналт бодолтой автан явсаар нэг мэдгэд очих газартаа хүрсэн байлаа. Ээжигээ ирэхээс өмнө номин ангийнхан дагаа дуу хөгжмийн танхимд найрал дуудуулан багшигаа "Өнчин ботгоод автаарай" гэхтэн цаваа цолгоноор дуулан их л хөөрхөн байж яснаа гинт дөрвөлжин хар машинаас бууж яваа нэг аав "Саяана" гэж хашгирах ээж болон тойрон гарч ирсэн цагаан машин нүдэнд нь үзэгдэх шиг болон толгой нэг л сонирн болоход "Цагаан машин" гэж өөрөө мэдлгүй хашгираад хүүхдүүдэд шоолуулан уурандаа хажуудаа исэн хөвгүнийг нутчихснаа угаалгын өрөөлөг гүйчихжээ. Дуу хөгжмийн багш нь номин хүүхэд өмөлсөн хэмээн багшд нь алтан хошуу өргснөөр навчаа багш охиныг угаалгын өрөөнд нөгөө л хин юмтайгаа ярилцаж байхад нь олж авсан байдаг. "Маша, намайг нэг цагаан машин дайраад алдсан юм болов? Чи юу гэж бодож байна? Надад нэг цагаан машин харагдаад штэ." "Хүй намаа, миний хүү яагаад дуу хөгжмийн хичээл өмүүлээд байгаа юм бэ?" гэж навчаа багш угаалгын өрөөгөөр шагааснаа. "Миний хүү намаа чи хинтэй яриад байна?" гэд ийш тийш харахад номин минчэд л улааснаа. "Хинтэйч бишээ" гэлээ. Багш охиныг хөтлөн угаалгын өрөөнөөс гарахдаа цагаан автангаар өнгөлсөн хов хоосон өрөөлөө эргэн харж номингийн царай руу нэг хилам хийгээд гэж гайхшин санаа алдсан байна. Альмаа хэд хоногийн өмнө хийсэн цэнхэр дурдан тэрлэгээ уутанд хийж барьсаар цэцэрлэг рүү орлоо. Одоо ээж нь ирж дээл өмсөлнө гэдгийг мэдэж байсан охин эхийгээ хараад их л дурамчхан аргагүй хурж ирлээ. "За миний охин гой шин дээлээ өмсөрэй." "Үгүй ээж, дээл өмсмөргүй байна. Наад дээл чин гой биш байна." Дуу хөгжмийн танхимаас төгөлдөр хуурын аялгууд уурсан. Хүүхдүүд дуу шүлгээ давтах дуулдаж багш асрагч нар нааш цааш гүйлдэн бичлэг хийх зурагтынхан бас хөлхөлдөж хувцсны өрөөнд эцэг эхчүүд хүүхдүүдээр дүрлээ. "Миний хүү шүлгээ цээжилсэн биз?" "Цээжилсэн. Танд уншаад өгөө." Аргалын удаа баргилсан. "Ээжээ миний хантаац хаан байна. Өв баярлаа дээ" гэх яриа чихдэлсэн. Харин номин шиг ураач зөрүүтлэн зогсох хүүхэд ганц ч байсангүй. Хүүхдүүд аав ээж эмээ өвгөө хараад бөөн баяр болж шуугилтгааж. "Алуу энийг өмсөлтөө чи. Яста нэг цээжний мах барчдаг хүүхчөө" гэж альмаг өглөн байтал хатхуу нэнээсээр ороод ирлээ. "Аав" гэсээр номин овоо хүүхдэрхүү гэх чинь эцэг өөдөө ухс хийлээ.
Наад нэг юмдаа хэлэлтэй чи амтны хүүхд донд энэ шиг балаа юм алах хэвээр. Ааш нь дийлдэхгүй юм. Дээлээ өмсөхгүй штэ гэж альмаа нөхөртөө алтан хошуу өргөлөө. Яагаад дээлээ өмсөхгүй байгаа юм бэ? Аав яахан. Аав намайг хүүхдүүдийн донд битэл бондгор гээсэ. Аавын бондгор гэх нь ёстой тэнэг гэж бодож байсан номин. Аав нь мэдсэн юм шиг аавын бондгор гэхгүй зүгээр л миний охин гэсэнд их л баярлан мишээж. Аава би улаан даашин л өмсмөр байна гэлээ. Энэ юун даашин зэ гэд хатхуу уудтайгаа охиндоо өглөө. Хормон бүр сэвсгэрч цасан цагаан торон захтай биш ч гэсэн их л хөөхөн дэрэгэр улаан торгон даашинд тэр шажигнсан утнаас гарахад охины нүд гэрэлтэн асах шиг болж "Яста гоё. Ээж хардаа" гэд хөөрөнд өвцгöd түрүүхэн өглөж дуулан гомдлож суусан Алимагийн сэтгэлч нэг л онгоож "Миний хань яста хөөрхөн штэ. Алив" гэд гацар дээр нүнсэд авлаа. Эцэг их хоёр охиныхоо хоёр талаас уралдах шахуу хувцсыг сольж өглөө. Хөдөөгийн сайхан талын дундаа хөөрхий ботго хийгээ харуулдана. Цаг боллоо шүү ээжээ. Цагаахан сүгэ хөхүүлээж ээжээ гэсэн үгтэд ботгоны дууг номин хөөрхнөр цангинуулан дуулахад хатгүй хэл баярлан гар утсаараа бичлэг хийж Алимаач сэтгэл нэг л уужуу сайхан тал шиг олцоход баяр хөөртэй гэх чинь инээмсэглэн зогсож байлаа. Номингийн ангийн өнөөх дарам аргачаа гэдэг хүүхдээ аав нэгэн телевизэд ажилладаг тул арын хаалгадан хүүхдийн нахаа нэвтрүүлгийнхнийг урьж авчран бичлэг хийлгэж байгаа нь нааж. Тайзан дээр дуугаад дуулж зогсохдоо номин гараад улаан пальтоогоо өмсөндөө гэсэн бодол яагаад ч юм төрж байлаа. Өдөрлөг тараад хатхуг аав охин ёстой гоё дууллаа. Охиныгоо ийм мондог болохоор нь л аав нь улаан даашинзыг авчирч өгсөн юм шүү дээ. Бас аавынхын дарга нь охин нь сайн дуулах баха гэд чөлөөгсөн. Гэхдээ номин улаан пальтоогоо өмснө гэж бодсон чинь надад улаан пальто байдгүй шүү дээ гэж бодож зогслоо. Энэ ороо солонго ажлын ширээгээ цэгцлээд гарах гэснээ далайн хясан чимэглэлтэй жаазанд хийсэн охинтойгоо ахуулсан зургийг хараад суун туслаа. Энэ жаазыг гэрээрээ хайнанд амраад боцохдоо саяана онгоцны бодлоос аавна гэж шалсаар байгаа тавсансан. Охин ээждээ наалдаад илгэндээ нөгөө хайртай туулаагаа тас тэрэн эмсгийн шүдтэй амаа ангаан хөөхөн гэх чин сэмитл инэмсгэлсэн зураг байлаа. Алтан авсан зураг л да. Японоос авчирсан шинэ аппаратаараа эхнэр охин хоёрынхоо зургийг дарж тэрхүү шин сайхан эдэн мелаж байсансан. Тэрээр жаазтай зураг авч хайрцагтай юмс дээрээ тавилаа. Ээлжин амралтынхаа эдлэг үйлдсэн 2-7 хоногийг сөүлд өнгөрөхөөр маргааш явах гэж байгаа тул ширээгээ цэгцэлж байгаа нь. Түүнийг өрөөнийхөө шилэн хаалгыг зөөлөн хаагаад "За бүгдээрээ сайн сууж байгаарай. Манайхан ажлаа сайн хийн шүү" гэхэд хилцээх нь хідэн залуус ам аманда "Даргаа сайн яваад ирээрээ. Солонго даргаа сайхан амраад ирээрээ. Дарга та хизээ ирэх юм бэ? Даргаа бидэнд гоё солонгос жимс авчраарай." Хүүхдүүд жимслаа. Эдтийн багаж бидэнд шил юм авчраа шүү. За наргаа шүү гэцгэн шуугалцаар хоцорчээ. Солонгод машиндаа суугаад хөдлөхдөө ороодоо сонсох дуртай Билли Эвансын нэгэн хөгжмийг тавилаа. Хөгжим ихшиглэж эхлэв. Төгөлдөр хуурын намуухан аялгау шархалсан сэтгэл зүрхийн аргадан элбэх шиг. Уй гоногт сулцсан хөөрхий зүрхэн тэрл их шиг аялгаугаар жигүүрлэн эмзэглэн хөндөрлөх нь төр чот атугай өнгөрдөг үлээ. Охинтойгоо үдэш гэртээ байхдаа энэ дууг тавиад ажиллаа хийж суухад хөөхөн өөр нь их л жаргалтай гихчээр ээжигээ бараатан тоглон суудаг байжтэй. Энэ үдш хатгүй охиныхоо дуулахыг үзэх гэж ажилласаа эрт ирсэн байлаа. Номин Барби хүүхэлтэйгээ тоглоом машиныхаа твшин дээр суулгаад дахиулан тоглоно. Аав охин машинаар тоглоод хөөхөн шүү дээ гэж хатгүй хэлэхэд номоо хүүхэлтэйгээ машинаар дайруулж өхүүлж тоглож болохгүй шүү. Муу ёроолтгийн заа юу гэж айлмаа хэллээ. Хатгүй хүүхдийн нэвтрүүлэг гарахыг хүлээх нэрээр зурагтынхаа сувгийг солон мэдээ үзэж суулаа. Хоолоо цахилгаан толгон дээрээ тавиад амсгийг айлмаа. Би одоо киногоо үзчих юмсан. Нэвтрүүлэг нь болоогүй бол
удирдлага ганцаараа эзэмшиж хуваа ботхоо бололтоо чи гэж өгүүлнэ. Ханаа чи киногоо ухраагаад үзчихэл дээ. Хөгш нь үндэсний телевизэн мэдээлэл үзээтгэе л та. Юуг нь үздэг юм бэ? Чи сая нэг мэдээ үзээдтэй. Наад сувгуудын чинь мэдээнүүд хоорондоо яг адилхан штэ. Юуг нь дахин үзээд байдгийг. Ядаж тэр нахаа нэвтрүүлэг нь гарах болоогүй мó. Ханаа хөгш нь ямар чамтай ороо бүхэн сувг булаацалтах штэ. Нахаа нэвтрүүлэг гарах болоогүй л байна. Телевизэн мэдээ адилхан ч гэсэн тайлбар нь өөр байдаг байхгүй да гэснээ хадгүй за би машинаа нэг халаагаатхыг гэсээр гарлаа. Энэ эрчүүд яагаараа энэ балай даан муу мэдээ үзэх дуртай байдаг байна гэж альма дотроо бодцсоолаа. Төрүүнээс хойш чимээг хүн шиг тоглож суусан номин зурагт руу харж ээжээ одоо би гарлаа штэ хараач гэхэд нэрэн өнгийн хөдөлгөөн төсөгнүүд нийлэн нахиа гэсэн гарчиг тодорлоо. Энэ үед онгоцны бодлын зогсоол дээр алтай машинаасаа их нэрийнхээ чамдааныг ихтэйхэн буулган зогсож байлаа. Үчийн бүрид годамжны гэрлийн зорост цас хялмаалах нь үлгэрийн юм шиг л нэн үзэсгэлэнтэй. Хараа паспорт билетээ ойрхон авсан биз дээ. Авсан цүнхэнд байгаа. Ямар анх удаа гадаад явах гэж байгаа биш. За тэгтэл ямаа шалах хэрэгтэй. Хүлээлгийн танхимд сөүл нисэх зорчигчд үдэн гаргагчд хэдийн цугласан байлаа. Алтай би халуун латте уумаар байна гэж солонгыг хэлэхэд алтай түүний том гэгчийн чамдааныг түшлэгтэй сандлын дэргэд аваачж орхиод кофе шоп руу алхлаа. Хүүхний сэтгэл юунд ч юм хорогдоод ах шиг нэг л тавгүй оргино. Явмааргүй ч юм шиг. Гэвч тэр тухайга нөхөртөө цохуулгасан чгүй. Ирчүүд эхнэрээ сэтгэл төгссөн, өвчин ороосон, ууртаа цохолтуу зантай байхад хизээл дуртай байлаа да. Их л дуртай аз жаргалтайгаар сөүл рүү явах гэж байгаа юм шиг дүр үзүүлэх хэрэгтэй байлаа. Уг нь ч алтай их төвчээртэй, гэргийг сэтгэл амар байлгахыг дандаа л хичээдэг маш сайн нөхөр. Хүн болгонд ийм нөхөр заяадгүй гэдгийг Солонго сайн мэднэ л дээ. Нисэх бодлын хүлээлгийн танхимын хананд байх зурагтын дуугийн чангарч сэтгэлд хоногшсон ботгоны дууг охин хүүхдийн цаваа хонгор хоолоогоор дуулж гарахад Солонго цочин тийшээ сэрдэхийг харлаа. 6 жилийн өмнө улаахан даашинцтай саяаны охин энэ дууг сургуулийнхаа урлагийн үзлэгт яг ингэж цангнуулан дуулж өхөөртөм хөөрхөн байсан шүү дээ. Гэтэл охинтой нь тоолбол нас чацуу, төлбөл биеэр ойролцоо нэгэн бяцхан гүнж бас улаан даашин зөмсчихсэн. Яг тэр дууг зүрх сэтгэлийн утсыг дөрөгтөл дуулж байх нь тэр. Яагаад яг саяан ашиг нь улаан даашинцтай охин. Охиныхын дуулж асан тэр л өр өвтгөж сэтгэл шимшрүүлэн өнчин ботхоны дууг дуулж байгаа юм болоо. Цаг боллоо шүү ээжээ гэсэн тэр дууны үг. Солонго суудлаасаа өөрийн мэдлгүй босчихсон. Нэг л мэдхэд нулимс тослуулан аманда даган дуулж байлаа. Ээжээ тэр ботгоны ээж нь яасан болоо? Миний охин ботвол тэр ботгоны ихэн үхчихсэн байлгүй дээ. Ээжээ яагаад? Эсвэл чон эзэн болов? Тийм ээжээ. Магадгүй л юм. Ээжээ үлгэр дээр гардаг цоодын цагаагч гүний цалман цохор унган бас өнчирсэн тийм ээ? Тийм ээ миний охин. Ээжгүй болсон унаг ботго тэгэл хүүхэд ч гэсэн бүгд л адилхан өрөвдөлтэй л доо. Ээжгүй ах хамгийн муухай тий. Үр хүүхэдгүй байх ч гэсэн хэцүү л ах та миний хүү. Саяна энэ дууг сургуулийнхаа урлагийн үзлэгт дуулах болсны дараа ээж охин хоёрын хооронд ийм яриа болж үлээ. Ёрлсон ч юм шиг ээжгүй байх бас үр хүүхэдгүй байх бас муухай да гэж Солонго хэлж байсан бахна. Гэтэл яг л хэлснээр нь амьдрал өрнөчгсөн ч юм шиг. Тийм ээ. Ээж нь хайртай үрээ алдах хичнээн гашуун хагцал байдгийг
солонгодоо амсаж явна. Охингүй үлдсэн ээжгүй үлдсэн үр яг л адилхан өнчрлийн зовлон юм да. Алтайг цаасан аяхтай 2 кофе барьсаар иртэл охин дөнгөж дуулаад дуусч байв. Алтай чи харал та. Тэрийг харал та. Солонго дончтой гэгчин зангидсан цэцэгтэй ноолрон оролтой хайш яаш унжуулчихсан зогсож байснаа алтан гараас угчсан зорогт руу заахад улаан дашинцтай охины дүрс хэдийнээ солигдчихсан байлаа. Солонго яасан бэ хөө? Дуусчлаа штэ. Саяхан л та. Саяна шиг улаан дашинцтай охин дуулж исэн. Яагаад вэ? Миний охины дуулдаг ботгоны дууг дуулж исэн байхгүй юу? Саяна охин мөрөөд авсан урт задгаа гизэг хөмсөг дээгүүрээ тэгшгэн таарсан хөхөлтэй байсан бол түрүүний охин шал өөр богинохон таарсан тайрмал өстэй байсныг солонго эргэн саналаа. Гэхдээ л бомбгор хатсан ботлогширсан гүн харцтай хархан нүд ялангуяа тэр цангинсан хөөрхөн хоолой сэтгэл зүрхнийх нь наран болж гэрэлтдэг асан охин үртэн ширхэг солимгүй ижилхэн санагдсны яана. Бурхан минь үрээ минь надад эргүүлэн өгч болохгүй юм уу? Тэр нэг өдөр саяана охин тайзан дээр цангинуулан дуулж байсан мартагдчихгүй хизээч мартаж боломгүй дурсамж бүсгүй нүдэнд тодорсноо. Ааваа гэсээр гараас нь алдууран гүйх болон тойрон гинэт гарч ирсэн цагаан машин тоодгорхон охиныг нь төг хэдэл мөрөгчгсөн тэрл аимшигт ослын дүр зураг сүдэр шишиг нүдэнд нь жирэлцэл үзэгдэхэд бүсгүй алтан авчирч гарт нь бариулсан цаасан аягатай кофега нэг л мэтгэд алдаж шалаар нэг өтгөн бор шингэн хасгарлаа. Зурагтаар хүүхэд болсон юм уу? За миний хайр тайвшир да. Суу. Миний кофег уучих. Би үйлчлэгчийн дутчих гэж алтай ихнэрээ харагдах зур. 6 жил. Тэр өдрөөс хойш бүхэл бүтэн 6 жил өнгөрлөө шүү дээ. Энэ хүний сэтгэл хизээ нэг амар амгалан болдгийм бол доо. Бит хоёрт заяасан цор ганц охиноо. Би ч бас дандаа л боддог. Гэхдээ хүсний хойноос үхнэ гэж байхгүй. Бит хоёр залуу хүмүүс амьдрах хэрэгтэй шүү дээ гэсэн цөхрөнгөө залхсан бодол орж ирснэ. Өөрийнхөө аминчхан үзлээс гинт ичиг шиг болж талгоогоос гисэрлээ. Утаатай бүрэнхийн нөмөрсөн Улаанбаатарын тэнгэрт солонгийн суусан онгоц цойлон хөөрчүүлээ. Бүсгүй онгоцонд Эдит Пиафын нэгэн дууг сонсон нисч авсан юм. Эдит Пиафын гайхалтай сайхан хоолой солонгийн сэтгэлийг бас л тайтгаруулдаг сонсох дуртай дуучин байлаа. Жаз хөгжим Эдит Пиаф хоёр байгаагүй бол орчлон бас арай л бүүдгэрхэн байх байж дээ. 2-7 хоногийн дараа Алтай солонгийн хойноос очин хоёулаа Италид очихоор төлөвлөсөн байлаа. Минжима өнөөдөр өөртөө курсын ажлаа сайн хамгаалж чаджээ. Дүнгийн дэвтэртээ багшаараа гарын үсэг зурулж зогсоход хүүхдээ өвчин гэсэн 700 гаруй хуудас зузаан хөлгөн судар мэт номын хуудсууд нүдэнд нь эрээлжлэх мэт санагдан гуурсан хоолойн бактериа өвчин гэсэн тод гарчиг. Гуурсан хоолойн бактериа хөдөл нь бие махбодын хэд мэдрэгжлийн уруул юм гэсэн үг өгүүлбэрүүд тэр чигээрээ тархинд нь хадагдчихсан мэт нэгд нэгэнгүй орж ирээд байж үлээ. Их барихан багшийн бие гинт модож 2 пар хичээл цонхолсон тул Минжима номын саналуу гүйж цахим ертөнцөөр баахан тэнж авлаа. Зүгээр ч нэг цахимаар тэнсэнгүй хамар хашааны хачирхалтай зантаа номын охинд юу тохиолдсон байж болохыг гайхсаар луун шивээс дохны Лизбет Саландер шиг цахим мөрдөлт хийх гэсэн ч олигтой амжилт олсонгүй. Монгол хэлээр мэдээлэл их ховор байх юм да. Сургаггүй болсон хүүхдүүд хүүхдийн хулгай гэсэн хайлтаар хідэн зар ганц нэг сэтгүүлчийн бичсэн мэдээ ирээнд хүүхдээ эрэхтэн аймалдгүй гэсэн баргал зохиолт гэмээр хуурамч ярилцлаганаас өөр олигтой юм огтхон ч олцсонгүй. За ээжиг гарахын өмнөх өдөр наг зах намайг ээжтэй тэмдэг тавьгээд байсан биш үлээ. Ээж минь дахин төрлөө гэхэд тэр тэмдгээр нь хаанч хайгаад явж байх юм бэлээ
гэж бодсноо Минжма нагцынхаа үгийг чихний хажуугаар өнгөрүүлсэндээ хожим харамсаад ч бардгүй. Нэрээ номин маань урт насны амьдралаа мартаагүй хүүхдийн болов гэсэн бодол орж ирсэн ч монголоор хайгаад цахим ертөнцөөс өөдтэй юмныг л гарч ирсэнгүү. За энэ чи юу хийж суугаа хүүхэд вэ гэж цолмон гинт сугруу нь хатгаснаас олж урд нас сүнс мэтийн далд ертөнцөөр тэнж авсан Минжма цөсөө хагартал цочжээ. Ээжээ гэд Минжма бөмбөрдөнд илтгэх зүрхээ даран цолмон руу айж хэлмэгцэн бас ууралж дургуйл гисэн харцаар ширвэн тэнэг юма хүн цочож аллаа штэ гэлээ. Тоглож ийн хөөе. Юу гаягээд байгаа? Мэ, кофе уу? Чамайг л халамжилж яхад гэд цолмон хажууд нь суухдаа цаасаа аяхта кофе өмнө тавилаа. Баярлаа. Ийм хөөрхөн штэ миний найз. Тэгтээ чи яах гэж хүн цочоод юм бэ? Би Google-д юм хайж ирсэн штэ. Цаас сүртэй. Юу гэнэ үү? Юугаа яагаад байгаа? Урд нас мас чигшиг. Манай хөршийн нөгөө бяцхан охин урд насаа санаад идэгэн болов. Энэ ээж аваагаа миний аав ээж биш. Манай гэр том байранд байсан. Ээж компьютераар юм бичдэг байсан. Аав том чамдаантай юм аваад гадаадаас ирдэг байсан. Гээл сони юм яриад байдаг хэвгүй юу? Тэгээл найзан зав гарахаар нь жоохон урт нас мас гэсэн юм хайгаа сууж байгаа ухаантай. Гэтэ нэг сони юм харагдахгүй байна. Тийм үү. Англиар хайлдаа миний хайраа. Нэрэлдэ. Монголоор нэрээ нэгч тийм хэрэгтэй юм гарч ирэхгүй байна. Англиар урт насыг юу гэх вэ? За чамд айгу өнгөрсөн чинь алуу хайл тэгээд үзье гэснээр цолмон найзынхаа хажууд тухлан сууж гар утсаараа гуглдан past life гэд орохоор зөндөө юм гарч ирж байна. Тим тохиолдолд байнга бүртгэгддэг. Америкт нэг хүүгээ ярьсан урт насных нь гэр бүлийг олсон гинэ. Миний найзын мундаг штэ. Цомоо би чин тэр охиныг анх хулгайлагдсан бах гэд цагтаад өргөдөл өгсөн штэ. Яана гэж хэллээ. Тэр өдөр альмаа өглөө гэрээс гарахдаа сэтгэл нь нэг л үл ойлгогдох төгшүүртэй байжээ. Өдрийн тарианы цаг дуусаад байж байтал нөхөр нь залглаа. Альмаа нөхшин нэг юм жоохон орооцолцох шиг боллоо. Юу вэ? Юунд орооцолтыг? За минийхэн бити санаа зов. Дүүргийн цагдаа тэр чамайг бас доотох байх шүү. Юун цагдаа? Гингүүд утсан тасарчихлаа. Эргээд нөхөрлөгөө залхатал яриад байв. Тэгтэл 5 хормын дараа альмаг хаул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлцэд дуудаж байна. Цагдаагаасаа юу болсон бол? Би одоо хэрэг төвөг тариад явдаг хүн биш юмсан. За таныг хэрэг төвөг тарьсан гээгүй байна. Гэхдээ шалгах хэрэг гарлаа. Та ирээд мэдүүлгээ өгөхдөө мэдээлэл авч болно. Өвлийн хэр эмнэлгийн ачаалал нэмэгддэг болохоор тасгийн эрхлэгч чөлөө өгөхдөө их л дурамчхан байлаа. Хүүхдийн өдөрлөгөл гин цагдаа дуудагдсан л гин. Альмаа та ажиллаа хийх хүн үгүй юу гэж эрхлэгч дурамчхан царайлсан боловч чөлөө олгожээ. Аргагүй л дээ альмаа ээлжийнхээ ахлах сувилагч агаад дөнгөж сургууль төгссөн залуу сувилагчид хүний амь нас даатах нь гэдэг хэцүү. Хатгуу нь арх амсдаггүй шахав. Агсан цогтуу тавих гэжиг мэдгүй. Амгалан 50 амьдарсаар өдөө хөрсөн учраас альмаа цагдаагийн газрыг хизээч зөвлөж байсангүй. Хотын захад тэдний гэрээс цааш нэг буудлын дараа байх зилүүд дэвсэг дээр шинхэн барьсан шилэн нүртэй байшинд цагдаагийн хэлтс гэдэг нь байрлаж байлаа. За ингээд нэлээд сонирхолтой хэсэг дээр ирлээ хэдүүлээ. Өнөөдрийнхөө дугаарыг ингээд дуусгачээ. Дараагийн дугаар хүртэл баяртай. Тэгээд сая амлсан ёсоор ерөөсөө энэ бичлэгүүдээ алгасахгүй гэдгийг амлаж байна. Тэгээд та нар маань бас таалагдсан хэсгээ бичээд комент энтер бичих юм бол бас урамтай байна шүү. Би одоо Улаанбаатарт дуусаад дараагийн унших зохиолоо зарлцсан байгаа. Тэгээд зүгээр одоо дагалгүйгээр сонсдог хүмүүс бас манай шүдэр цэцэг сувгийг дагаад subscribe дараарай. Тэгээд
би ч одоо нөгөө бичиг ажлынхаа хажуугаар зохиолоо уншиж байгаа гэдгийг та нар маань мэдж байгаа. Тийм болохоор нөгөө нэг надад одоо намайг урамшуулад би ч бас ажилтныхаа тусалцаатаагаар бичлэгээ хийдэг. Тийм болохоор миний хаан банкны дансанд боломжоор урамшуул илгээх юм бол би маш их баярлах болно. Баяртай.